хамаарал бүхий этгээд Агийн үүсгэн байгуулсан мөн Агийн дүү Үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг. За мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Агийн найз зэн үүсгэн байгуулсан 2 аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг. Мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Агийн 50% эзэмшдэг аж ахуйн нэгжийн дансаар 47.9 сая төгрөг. Ингээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авчих. За тэгээд энэ мөнгөө ажил гүйцэтгэсэн мэтээр тайлгныг хэмжээний мөнгө угааж сан байж болцсохгүй юм үйлдэл нөхцөл байдал илэрсэн. За дээр хэлэрсэн нөхцөл байдлыг тухайн албан тушаалтан авилгын тухай авилгын эсрэг хууль заасан албан тушаалттай учир тул тийм үү эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 1-т зүйл ангиар үүсгэсэн энэ тухайн хэргийг авилгалтаа тэмцэх газарт харьяалан дагуу шалгуулахаар прокурорт байгууллага цагдаа байгууллага саналаа өргүүлээд байна. Гэр болон буцаагаад хийгээд ямар нэгэн зүйл илэрсэн юм бэ? За энэ бол одоо нөгөө хэрэг тавагдсан баримт материалын талаар надад мэдээлэл авах байна. Прокурор сарын л тогтоосон байгаа болов уу? Авилгын тэмцэх газар шалгана гэж тогтоосон байгаа болов уу? Эрүүгийн цагдааг авах гэж. За эрүүгийн улсын ерөнхий прокурорын тогтоосон журмаар бол энэ тухайн эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх заалт нь авилгатаа тэмцэх газрын харьяалан шалгадаг юм зэрэг. Тийм учраас прокурорын байгууллагаас бас энэ харьяалыг тогтоож өгөх гэж